За, өргөдлийн 1000 орооноос бас зарчмын хувь дэмжээд оруулж ирсэн санал. За, засгийн газар ч гэсэн ард иргэдээс санал асуухад ард иргэдийн дийлэнх нь боловсрол эрүүл мэндийнхаа салбарт анхаарай гэд санал өгсөн. Гэхдээ төсөвдөр бол анханасаа орж ирэхдээ цалинг нэмүүлэх тал дээр мөнгө орж ирээгүй. Тийм учраас энэ асуудал бол нэг талаар бол багш эмчнэрийн итгэл жоохон алдарсан байх гэж би бодож байгаа. Энийн өмнө жил болгон боловсрол эрүүл мэндийн буюу суурь салбараа дор хаяжны 30% нэмээд явъя. Тэгээд үндсэндээ 25 он дуусах 26 он гэхэд үндсэн цалин хөлс орлогын 3 сая руу өгөх юм байна гэдэг ийм гэрээ хэлцээрүүд би өөрөө энэ үйлдвэрчний эвлэлд байж ирсэн хүний хувьд бол маш сайн мэдж байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд энэ асуудлыг тавьсан хүний хувьд 23 онд жишээлбэл хөдөө орон нутаг аймгийнхаа хүмүүст сар болгон 40% нэмэгдэл 20% нэмэгдэл болгоё. Үндсэн цалингуудыг 20-с 30-40% нэмсэн. Тэгэхээр яг ийм байдлаар бол жил болгон ингээд шийдэд явъя гэдэг л ийм л хүлээлт байсан л та. Тэгэхээр одоо гинт тэр хүлээлтэнд талаар болоод энэ жил нэг 6% би энэний өмнөх засгийн газар ч гэсэн шаардлага тавьж. 6% ч ойлгохтой нэмэгдэл болохгүй. Ядаж бүгдийг хамааруулж ирснийхаа оронд энэ суур хоёр салбар дээр анхаарья. Ийм гэрээ хэлцээр хүлээлт байгаад байгаамаа гэдгийг хэлж байсан. Тийм учраас одоо би ажил хэрэгж байдлаар асуудал хандъя. Засгийн газар их хурлын гишүүд ямар ч байсан санал гаргаад 40 гаруй гишүүд бол гарын үсэг зураад ер нь бол энэ багш эмчнэр дээр бол анхаарал хандуулах хэрэгтэй байна. Тэр тусмаа боловсролын жил гэж байгаа бол энэ цалингийн үе шаттай байна уу? Иргэжилтэй багтаагаад ямар ч байсан тэр 3.5 саяд нь хүрэх тал дээр бол санал нэгтэй байна. Би бол энэ гишүүд бол баярлж зарим гишүүд нь болохоор нэмий гэчээд яг гарын үсэг зургийг шийдийхээр болохгүйгээ зүгтаага яваад байдаг. Ийм хоёр нүртэй байж болохгүй. Гэхдээ олонх нь их хурлын гишүүд бол энэ тал дээр бол нааштай. Засгийн газар ч гэсэн тодорхой тоо яриад эхэлж байгаад бол би бол баяртай байна. Гэхдээ 15-аас 20% гэдгийг чинь хүлээн зөвшөөрөхгүй. Магадгүй иргэжил дахиад 6% гэдэг өргөө ороод ирэх үе гэдэг л ийм л болгоомжл байгаад байна л та. Тийм учраас бол засгийн газар төсвийн байнгын хороо, нийгэм бодлогын байнгын хороо, би төсвийн байнгын хорооны дарагад хэлмээр байна. Тэр хөрөнгө оруулалтаас хасаа. Өчтөр хэвлэл мэдээлэлээр бол хөрөнгө оруулалт тасч болохгүй зөвхөн урсгал зардал гэдэг. Эргээд боловсрол эрүүл мэндийнхаа эм тариа руу орох юм уу? Эргээд хүүхдүүдийнхаа дэвтэр нам засвар үйлчилгээ урсгал засвар руу орох юм уу? Ингэж бол дунд нь бол ингэж болох. Тийм учраас би бол яг бодит байдал дээр хөрөнгө оруулалт урсгал зардал адилхан адилхан 10% хасчих. Тэгэх юм бол 1.6 орчим их найдвар гарч ирэх гээд ах шиг байна. Тэгээд эх ондоо багтаад хамгийн доотлол нь 1 минут нэм авч. 1 минут нэмээрэй. Эрдэнэ төгсөнд 1 минут. Хамгийн доотлол нь боловсрол эрүүл мэндийн салбарын ажилчдын үндсэн цалинг улсын дундад цалингийнхаа хэмжээнд хүргээд оныхоо төгсгөл рүү байд юм эх оны яг 1 сарын 1 гэхэд тэр 3 сая 500 мянган төгрөгөнд нь хүргэх гэдэг ийм тал руугаа ирвэл арай бодиттой сонсогдно. Тийм учраас үндсэн цалин шүү. Одоо ингээд цалингийн бүтцийг харахад 70-30 байдаг ер нь зөкстэй бүтц. Эсэргээрээ болцсон. Үндсэн цалин бараг 30%, бусад нэмэгдэл нь бараг 70 гэдэг юм уу. Тэгээд нийт багш нарын чинь бараг үндсэндээ 50% л нэг тийм гүйцэтгэлийн үнэлгээ авч байгаа. Тэрний 10% нь үндсэндээ 30% авч байгаа байхгүй юу. Тэгэхээр энд чинь бол жоохон мэдээллийн тооны зөрүү болох байна. Тийм учраас боловсролын яам, эрүүл мэндийн яам тэр хилцээрээ хийгээд улсын 3 талд хилцээрээ уул нь аль энэ намар 100 хийгээд төсвөө нэг тоон дээр уулзаад оруулж ирэх ёстой байсан. Тийм учраас одоо бодит байдал бол ажлын хэсгээр бол би аль зардлаас орохоос арга байхгүй гэж бодож байна. Тийм учраас ийм зарчмын саналыг бол гишүүд гаргана гэж бодож байгаа. Тэгэхээр уул нь за үг гэллээ. Зөв тийм ээ өрнөд шүү. Үг гэлсэн те. Асуулт байхгүй. За тодруулна юм. Эрдэнэ төгсөнд 1 минут. За тэгэхээр төсвийн тэр урсгал зардлын 24% гэдэг нэг юм тоо тавьчаад нэмий даанч энэ дээр тулчаад байна болохгүй гэдэг. Маш тодорхой санд би бол хэлсэн шүү дээ. Нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгалын сангийн зардал чинь урсгал зардал, төсвийн урсгал зардалд орохгүй. Би даасан сан 6-7 их найдын тэр зүйлийг 24% ороос тооцох угаасаа утгагүй. Тэгээ нэг бүртгэл мөртгөлийн өөрчлөлт шинжилэл 3-4 жилийн дараа л болно гэдэг. Үндсэн концепцийн хувьд угаасаа худлаа ямиг бид нар оруулж ирчээд төсвийнхаа дээд таазыг тавьчаад тэгээ цалин тэтгэвэр нэмэхээр болохгүй. Тэгээ урсгал зардал дотор нь хаа ихээр одоо гишүүд яах юм? Татаа тунгаадах юм уу? Урсгал зардал дотор тэрийг хас, энийг хас гэдэг. Тэгээ хөрөнгө оруулалт руу орохгүй гэж байгаа. Уул руу зам тавих,
нуурлуу зам тавихын мөнгө яг өнөөдөр багш эмчнэрийн цалин өсөлтөд зэрэгцүүлээд явах тийм чухал юм уу? Тэгээ яг ийм бод байдал руугаа хэдүүлээ ормоор байна гэдэг. Тэгээ ийм боломжийг та бүгд маань одоо засгийн газар маань 24%-ийг бол болиё гэж ярьж байгаа шиг байна. Энэ дээр ямар санаатай байгаа гэдгийг асууя. За хариулт сангийн яамнаас баг. Их усүр нэмэлт хэрэг 5 микрофон 5 хэрэгтэй ихэд хаанаас авах юм бэ? Сангийн яамны эренб нь юу юм бэ? 1 2 микрофон 5. За гишүүний асуултанд хариулъя. За төсөв бол өөрөө төсвийн доктортой байдлын тухай төсвийн тухай хуулийн дагуу төсвийн төслийг бол боловсруулдаг. Энэ дээр төсвийн төслийг боловсруулахдаа тусгай шаардлагууд байдаг. Тусгай шаардлагуудыг хангасан хүрээнд бид бол төсвийн төслийг боловсруулан засгийн газар сангийн яамнаас танилцуулаад за засгийн газраас улсын хурлд өргөн мэдүүлдэг. Өргөн мэдүүлэхэд үндэсний аудитын газраас бол аудит хийдэг. За энэ дээр бол энэ тусгай шаардлагыг одоо засгийн газраас боловсруулсан төсөл нь нийцэж гэнэ үгүй юу гэдэг дээр нь дүгнэлт гаргаж ингэж улсын хурлд танилцуулдаг байгаа. Тэгэхээр засгийн газар яг өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн өрөөнд энэ тусгай шаардлагуудыг төсвийн алдагдал нь ямар ахаа, орлого нь ямар ахаа, зарлага нь ямар ахаа бүх тусгай ингэ шаардлагуудаа энэ тусгай шаардлагуудад бүрэн биелүүлж өргөн барьдаг. За энэ тусгай шаардлагыг бол өөрчлөх бол юм ямар нэгэн боломжгүй. Өөрөөр хэлбэл энэ төсвийн доктортой байдлын тухай хууль гэдэг маань өөрөө төсвийн гол үндсэн зарчим юм байгаа. Тэгэхээр одоо бид энэ дээр энэ хуулийн дагуу л өөрчилсөн. Тэрнээс одоо бид энэ үнийг өөрчлөх одоо нөгөө талдаа төсвөрийн мэдээлэлд бол нийцүүлж өргөн мэдүүлж ингэж боловсрогдож улсын хурлд өргөн мэдүүлдэг байгаа. Тэгэхээр бид бол айл болохын төсвийн доктортой байдлын хуулийг өөрчлөхгүйгээр доктортой мөрдөж бид төсвийн сахлах батыг чанд мөрдөх нь зүйтэй маа гэдэг ийм байр суурийг сангийн яам бол нэлээд хатуул баримталж байгаа. За тэр сахилга батыг ойлгож байгаа. Зөвхөн Эрдэнэт гишүүний асууж байгаа нь их усүр нэмж хэрэгтэй бол хөрөнгө оруулалтаас асах юм уу, урсгал зарлаас асах юм уу, сангийн яам эрен бэлэх юм бол ямар юутай, ямар бодолтой юм? За бид бол сая төсвийн байнгын орон дарга гавын гишүүнээ хэлсэн дагуу одоо улсын хуу одоо улсын газар төсөв улсын хурлд өргөн барьцсан. За одоо улсын хурлаас тодорхой чиглэл өгвөл бид тооцоолыг нь хийгээл ажлын хэсэг болон төсвийн байнгын оронд бол танилцуулахад бэлэн. Яг ер нь бол зүгээр бидний барьж байгаа зарчим бол хөрөнгө оруулалтын зардлууд бол яг эдийн засагт шууд нөлөөлдөг, бас эдийн засгийг дэмжих байдлаар зардлууд гардаг учраас бид урсгал зардлыг урсгал зардалд дотор нь урсгал зардлын нийт дүн нэмэгдүүлэхгүйгээр зохицуулал эргээд энэ илүү үр дүнтэй маа гэдэг ийм байр суурийг л барьж байгаа. Энэ дагуу яг төсвийн байнгын орон дарга бол түрүүнд өчигдөр бол урсгал зардлын дүнд нь багтаагаад зохицуулах зүйтэй маа гэдэг ийм байр суурийг үүсэн. Бид бол энэтэй санд нэг л байна. За ойлголоо урсгал зардал юм байна. За дараагийн гишүүн хөхүүгийн болмоо гишүүн